Сайн байцгаана уу? Өнөөдрийн сэдвээр би та бүхэн нэгэн гайхамшигтай бизнесийн санааны талаар бэлтгэсэн байгаа. Мөн бизнес эрхэлдэг хүмүүс маш их боломжийг эдэлдэг, бизнес эрхэлдэг хүмүүс сайхан баян байдаг, бизнес эрхэлдэг хүмүүс аялдаг, бизнес эрхэлдэг хүмүүс амардаг, зугаалдаг гэдгийг бүгдээрээ мэддэг боловч яагаад цөөхөн хүмүүс бизнес эрхэлдэг юм бэ? Тэр хүмүүсийг бизнес эрхлэхэд нь юу саад болдго юм бэ гэдэг талаар та бүхэнд мэдээллийг хуваалцахаар бэлтгэсэн байна. Ингээд өнөөдрийн амлсан 9 сурвал гайхамшигтай бизнесийн санаагаа та бүхэнд өмнө хуваалцах юм. Энэ бизнесийг эрхэлснээр танд ямар давуу талууд бий болох талаар та бүхэн танилцуулъя. За эхний давуу тал бол мэдээж бизнес эрхлэхэд бол хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай, хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай байдаг. Тэгэхээр ямар ч бизнесийг эрхэлсэн хөрөнгө оруулалт бол зайлшгүй шаардлагдан. Олон хүмүүс хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа учраас бизнес эрхэлж чадахгүй байна гэсэн зөвлөдүүдийг хэлдэг шүү дээ. Тэгэхээр энэхүү бизнесийг эрхэлснээр та маш бага хөрөнгө оруулалтаар бизнес эрхлэх боломжийг өөрийн болгох давуу талыг эдлэх боломжтой. Хоёрдугаар давуу тал дэлхийн өнцөг булан бүрээс энэ бизнесийг эрхэлж болно. Өөрөөр хэлбэл интернет гэдэг зүйл хөгжснөөс хойш хүн төрөлхтөн өөрт байгаа нөөц бололцоо, мэдлэг чадвараа ашиглаад дэлхийн аль ч өнцөг булан бүрт тэрийг хүргэх бүрэн боломжтой болсон. Тэр тусмаа өнөөдөр нийт зах зээл дээр байгаа хүмүүсийн дийлэнх олонх нь сошиал ертөнцид байж байгаа үед дэлхийн аль ч өнцөг булан бүрээс та энэхүү бизнесийг эрхлэх боломжтой. Өөрөөр хэлбэл та хүүхдээ хараад гэртээ байдаг бол хийх боломжтой. За ажлынхаа хажуугаар интернетэд байдаг бол хийх боломжтой. Дэлхийн аль ч улсад байж исэн Монгол улстай бизнес хийх боломжтой. Эсрэгээр нь Монгол улсаасаа гадаадын улс орнуудад энэхүү бизнесийг хийх давуу талыг мөн өөрийн болгож чадах юм аа. За 3 дугаар давуу тал олон улсын бизнес. За монголчууд маань хэдийнэ олон улсын бизнес эрхлэх цаг нь иржээ. Олон улсын бизнес гэхээр бид нар нэг орон зай газар нутгийн хил хязгаарт хашигдах биш. Дэлхийн хаанч байж байгаа хэрэглэгчтэй очиж үйлчлэх ийм боломжтой бизнесийн салбарыг сонгож ажиллавал илүү их амжилтанд хүрэх боломж байж байгаа. Тэгвэл олон улсын бизнес эрхлэснээр та энэхүү давуу талыг мөн өөрийн болгох боломжтой. За дараа нь мөнгөний урсгалыг өөр лугаа чиглүүлэх. За мөнгөний урсгал ямар ч хүн мөнгө олоод амьдрах нь бол тодорхой. Тэртээ зардал гэдэг зүйл бол биднээс үл хамааран гарч байдаг. Таныг орлого олж гин үү үгүй юу гэдгээс үл хамааран зайлшгүй зардлууд гарч идэг. Харин мөнгийг олж байгаа хэлбэрээр хүмүүс тус тустай ангилагддаг байна. Өөрөөр хэлбэл мөнгөний урсгал гэдэг маань та ямар нэгэн байдлаар ажил хийгээд мөнгө олж байгаа биш. Та амарж ийсэн ч, та хүүхдтэй цаг зарцуулж ийсэн ч, гэр бүлийнхэнтэй цаг зарцуулж ийсэн ч, аялж байсан ч тийм үү. За өөрийнхөө дуртай зүйлүүдийг хоббигоор оролдож байсан ч тань руу үргэлж мөнгө орж ирж идэг. Ийм системийг бүтээхийг мөнгөний урсгал гэж нэрлэдэг. Тэгвэл энэхүү бизнес танд бас энэхүү системийг бий болгоход туслах давуу талтай юм байна. За хамгийн сүүлийн давуу тал бол хувь хүний хөгжил. За тэгэхээр хувь хүний хөгжил гэхээр өнөөдөр нийгэмд бол яагаад ийм баячууд жоохон муу хүмүүс байдаг гэж боддог болсон юм. За мөнгө хүнийг өөрчилдөг, мөнгө хүнийг муу эерэг сөрөг тал руу өөрчилдөг гэсэн яриа яагаад бий болов? За зарим нэг бизнес эрхэлж байгаа найзуудыгаа бид нар тоглоом болгож хэлдэг штэ. За тэгээ томорчхороо тэгээ мартчихв та гэх мэтчлэн. Тэгвэл ийм яриа юунаас болдог вэ гэхээр өнөөдөр үнэхээр Монголын маань бизнесмэнүүд, ер нь дэлхийн бизнесмэнүүд бизнесээ босгох нөр их хөдөлмөрийн хажуугаар хувь хүний хөгжлийг орхигдуулсан ийм тал бас анзаарэгддэг. Зарим нэг бизнесмэнүүд нь хувь хүний хөгжлийн талаар бол маш сайн өөрийгөө хөгжүүлээд ингэ явж идэг. Тэгэхээр хувь хүний хөгжлийн хувьд бол энэхүү бизнес танд өөрийгөө удирдагч болгож хөгжүүлэхэд маш том давуу талуудыг бий болгох юм аа. Дарга хүн, удирдагч хүн гэдэг хоёр хүний ялгааг энэ бизнес танд ойлгуулж өгнө гэсэн. Өөрөөр хэлбэл дарга ороод ирэхэд ажилчид нам хүн болоод бүгд урд хурдгаа хийгээд чив чимээгүй жоохон хүүтэн хөндөй байдал бий болдог бол удирдагчийг бүр байхгүй болох юм бол харин байгууллага маш эвгүй байдалд ордог, удирдагчийг хүсдэг, хүрээ дээрээсэ гэж боддог. Тэр хүн ороод ирэнгүүт бүх ажил яг ёс журмын дагуу явагдаж байгаа юм шиг санагдаж эхэлдэг. Тэгэхээр энэ хувь хүний хөгжлийг өөртөө бий болгох давуу талыг мөн өнөөдрийн та бүхэн танилцуулж байгаа энэхүү бизнес олгох юм аа. За тэгвэл хэдүүлээ дараагийн сэдв рүү оръё. Бизнес эрхлэхэд ихэнх хүмүүс баян чинээлэг сайхан амьдардаг. Бизнес эрхэлж байгаа ихэнх хүмүүс хүсэл мөрөөдлөө биелүүлж чаддаг гэдгийг мэдсээр байж яагаад олон хүмүүс бизнес эрхлэхээс татгалздаг юм бэ? Яагаад олон хүмүүс бизнесээ эхлүүлж чаддгүй юм бэ гэдэг талаар та бүхэн товчхон мэдээлэл өгье. Тэгэхээр хамгийн түрүүнд бид бүхэнд тулгардаг нэг бэрхшээл бол мэдлэг байхгүй гэж. Хүн болгон өөрийгөө голдог. За энэ бизнесийг бол нэг тусгай хүмүүс эрхэлдэг юм байна. Төрөлхийн бизнесийн ур чадвартай хүмүүс эрхэлдэг юм байна гэж боддог. Тэгвэл өнөөдөр мэдлэгийг олж авах маш олон сувгууд бий болсон байна. Энэ бизнесийг эрхэлснээр та
мэдлэгээ яаж дээшлүүлэх вэ? Бизнесийн талаар мэдлэгээ яаж дээшлүүлэх вэ гэдэг талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болно. Тэгэхээр мэдлэг байхгүй гэдгээс болж олон хүмүүс бизнесээс бас татгалздаг. Хоёрдугаар татгалзах шалтгаан. Энэ бол өнөөдрийн яг үзээ сууж байгаа хэн ч гэсэн аяг бол энэ миний шалтгаан байна гэж хэлэх байх. Мөнгөгүй байх. Хэдүүлээ бодоод үзье л да. Дэлхийн тэр бомтонгууд өнөөдөр мөнгөтэй учраас бизнес хийгээд байна уу? Альсвал тэр хүмүүс мөнгөгүй тэгээд мөнгө хэрэгтэй учраас тэр бизнесийг эхлүүлсэн болов. Хүн болгонд одоо харилцан адилгүй боломжууд заяадаг шүү дээ. Тэгэхээр мэдээж мөнгөгүй байна гэдэг маань танд мөнгө хэрэгцээтэй байна гэсэн үг. Мөнгө нь ерөөсөө хоёрхан зовлон байдаг гэж. Нэг нь мөнгөгүй зовлон, нөгөөх нь мөнгөтэй зовлон. Мэдээж маш их мөнгөтэй болчих юм бол гинтхэн мөнгөтэй болчих юм бол та мэдлэг байхгүй учраас мөнгөө хаана байршуулах вэ гэдэг нь бас нөгөө талаасаа зовлон болж хувирдаг байж. За тэгэхээр мөнгөгүй хийх бизнесийн зөндөө олон боломжууд бий болсон. Сошиал ертөнц, интернет бий болсноор бол ямар ч мөнгөгүйгээр бизнесийг босгох боломжтой байж байгаа. За дараагийн нэг татгалзах шалтгаан бол бизнесийн талбараа мэддэггүй. Би ямар бизнес эрхэлж эхлэх вэ? Ийм бизнес эрхлээд эхэлчих юм бол яа тийм бол гэтэл нөгөө талбаруудаа мэддэггүй. За дээрэс нь бизнесийн орон зай дууссан гэж боддог. За уучлаарай, өнөөдөр дэлхийн 7 тэрбум хүн хэрэгцээгээ хангаагүй байж байгаа та хаанч ямар ч бизнес эрхлэх бүрэн боломжтой. Тэр тусмаа дэлхийн улс орнуудаар заавал одоо 3 сая Монголдоо биш, дэлхийн улс орнуудаар бизнес хийх гарцууд одоо нэгдсэн энэ үед, сувгууд нэгдсэн үед та бол бизнесийн талбарыг бол аль ч талбараас сонгож болно. Та боловсролын бизнес хийж болно, та хувь хүний хөгжлийн бизнес хийж болно, та эрүүл мэндийн бизнес хийж болно. Хэрвээ та фитнесээр юм уу, альсвал бодибилдингээр хичээлдэг бол тэр талын бизнесээ хийж болно. Өөрийнхөө дуртай аль салбарт бизнес хийхэд орон зай бол чөлөөтэй байж байгаа гэж. За дараагийн нэг бизнесээс татгалзах нэг шалтгаан бол мэдээж эрсдэл. Тэгэхээр дэлхийн нийт хүн амын ихэнх хувь нь ямар нэгэн эрсдэл гаргахыг өөртөө зөвшөөрдөг. Энэ хүмүүс нэг төгс тийм одоо бэлэн зүйлийг хүлээж идэг. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэх гэж байгаа бол танд бүх зүйл тодорхой байх ёстой. Бизнес эрхлэх гэж байгаа бол танд хэдэн хоногийн дараа, хэдэн сарын дараа, хэдэн жилийн дараа яг хэдэн төгрөг олох юм бэ гэдэг нь тодорхой байх ёстой гэсэн шаардлагыг тавьчаад байдаг. Тэгэхээр ийм тодорхой зүйлүүд хэрвээ байдаг бол өнөөдөр танд ёстой нөгөө орон зай бол үлдэхгүй байх ёстой. Харин та энэ орон зай, энэ одоо тодорхой бус байдлыг зөв тооцоолж, эрсдлийг зөв тооцоолж, эрсдэл гаргаснараа илүү амжилтанд хүрэх боломж байдаг. Дээрээс нь эрсдэлгүй байх энэ одоо гол санааг нь бол эцэг эхчүүд, багш нар гэх мэтлэн хүмүүс маш их сайн суулгаж өгсөн байдаг л да хүүхдүүдтэй. Энэ нь юу хэлж ийнө вэхээр миний хүү одоо тогтмол орлоготой болоорой. Юуны өмнө тогтмол орлоготой болчих юм бол эрсдэлгүй ингээ сайхан амьдрын шүү гэсэн санааг хэлж өгсөн байдаг. Энэ тогтмол орлого гэдэг зүйл маань болохоор хизээч үсэхгүй, хизээч буурахгүй таны зөвхөн одоо анхан шатны хэрэгцээ буюу өлсөх одоо орон байр гэх мэтлэн энэ хэрэгцээг мөчөдгөн хангаад явах юм орлогыг тогтмол орлого гэж бид нар нэрлэдэг. Гэтэл зардал гэдэг зүйл бол байнгын өсөж идэг. Та одоо өвчин тусвал зардал өснө, та хизээ нэгэн цагт ажиллаж чадхаа бол зардал өснө, эцэг эхийн эрүүл мэнд бодвол зардал өснө гэх мэтлэн. Тэгэхээр эрсдэл гэдэг зүйл бол нэг талаасаа таныг амжилтанд хүргэдэг бизнесийн чинь бусад хүмүүсээс ялгаруулж чадах нэг давуу талаа гэж бас ойлгож болох нэ. За ингээ хамгийн сүүлийн нэг татгалзах шалтгаан бол айдас. За би та бүхэнд нэг зүйлийг хэлье. Үнэхээр танд өнөөдөр ямар нэгэн айдас төрөөд байгаа бол та дэлгэцийн өмнө гарахтаа айж байгаа бол олон хүний өмнө гарахтаа айж байгаа бол та ямар нэгэн бизнес эхлүүлэх гэсэн чинь жоохон айгаад байгаа бол та үнэхээр маш том зүйлтэй учирч байгаа гэж ойлгож болно. Энэ айдас гэдэг зүйл маань ардталтаа амжилт гэдэг зүйлийг бол нууж идэг гэж ойлгож болох нь шүү дээ. Өөрөөр хэлбэл айдас байгаад байна гэдэг маань та ямар нэгэн зүйл хийх гээд байна гэсэн үг шүү дээ. Огт би юу ч хийхгүйгээ сууж байгаа хүнд бол ямар ч айдас байхгүй гэсэн. Та ямар нэгэн байдлаар урагшаа алхах гээд байна гэж байгаа учраас таны дотроос айдас гэдэг тэр мэдрэмж гарч ирээд байна. Айдас гэдэг бол ерөөсөө мэдхгүй зүйлээ хийж эхлэж байгаагийн өмнөх сэтгэл хөдлөлийн мэдрэмж шүү дээ. Мэдхгүй зүйлээ. Тэгэхээр хэрвээ танд айдас тохиолдоод байгаа бол энэ бол таныг ямар нэгэн том юм хүлээж ийна гэж та бүхэн ойлгож болох нэ. Тэгэхээр өнөөдөр бол хэдүүлээ гайхамшигтай нэгэн бизнес буюу энэ бизнесийг эрхэлж эхэлснээр ямар давуу талуудыг та өөртөө бий болгож болох юм. За мөн олон хүмүүс бизнес хийхгүй сайн сайхан амьдралаас татгалздгийн үндсэн 5 шалтгааны талаар мэдээллийг та бүхэнд өглөө. Дараагийн сэдвэр бол би 4 төрлийн хүн байдаг тухай. Энэ 4 төрлийн хүний аль нь та өөрөө юм? Та аль хүн шиг нь байхыг эрмэлзэх ёстой юм?
Дээрэс нь хэрвээ та бизнес эрхлэхээр шийдсэн бол эргэн тойронд хамтрагч нараа яг энэ дөрвөн төрлийн хүний алингаар нь илүү сонгох юм бэ? Аль хүнээс нь илүү болгоомжтой зугатааж явах хэрэгтэй юм бэ гэдэг талаар мэдээллийг та бүхэнд хүргэх болно. Ингээ өнөөдрийн мэдээлэлд анхаарал тавьсан явдал та бүхэнд баярлалаа.